За өдрийн амгалан айлтгая ээлжид 30 минутаа эхлэе. За энд өнгөрсөн 7 хоногт болсон үйл явдлуудаас зарим нэгийг би дурдж хэлье. За өнгөрсөн 7 хоног бол үндсэндээ засгийн газрын хувьд сайд нар маань хөдөө орон нутагт ажиллах ийм 7 хоног байсан. За манайхаас чинь одоо баруун аймагуудын баруун 3 аймгийн 2 аймгийнхэн захвал бол нээж ашиглалтанд өгсөн байгаа. Тэр Увс аймагт бол Сононбил сайд, Тэрвш тавг сайд, ажилласан Ховд аймагт Улаан сайд, Оюун гэрэл сайд тэгтээ зөвхөн зах хүлээлгэж өгөх гэж ажиллаж байгаа юм биш, хөдөө орон нутагт явж бас иргэдтэй уулзаж байгаа. Энэ ажлуудыг хийлээ. Сононбил сайдын бол Санжитов сайд бас ажиллаж байна. Зохион аймагт Сайхан бэлэг сайд урагшаага 5 толгой гашуун сухбатын чиглэлийг нүүрсний гарцсан маань ямар хөө байдалтай байгаа. Тэнд шийдэх асуудлууд бас одоо бий болсон байгаа. Тэрнтэй танилцахаар ерөн сайхан бэлэг сайдын мэдлэлд бол нөгөө бомбын захиргаа ирсэн шүү дээ. Тийм учраас бомбтой холбоотой асуудлаараа бас явсан байгаа. Эрдэнэ сайд бас хөдөө ажиллаж байгаа. Ерөн сайд нар бүгдээрээ бол хөдөө ажиллаж байна. Оюун гэрэл удуул сайд бас хөдөө ажиллаж байна. За бид өчигдөр Орхон аймаг Эрдэнэ хотод ажиллаад ирсэн. За энд ажиллах гол зорилго бол импортыг орлох. Эрдэнэт бол өөрөө маш их хэмжээний бараа бүтээгдэхүүнийг импортоор авдаг ийм үйлдвэр. Тэгэхээр энэ дээр одоо импортыг орлох чиглэлээр ямар ахис твшил гаргах вэ, юу хийх вэ гэдгийг нэгдүгээрт бид нэр ярилцсан. Өмнө нь одоо ярьж ирсэн. За ингээд Эрдэнэт үйлдвэрт ажиллаа. Тэнд бол за нэгдүгээрт аймаг орон нутгийн ажил бол иргэдэд ил тод нээлттэй боломжийн хэмжээнд явж байгаа. Хоёрдугаарт үйлдвэрийн хувьд бол 3 чухал ажлыг хийсэн байна. Нэгдүгээрт бол шахааны бизнес буюу одоо өөрөөр хэлбэл боломжийн үнээр авчих юмыг маш өндөр үнээр шахдаг байсныг бол харьцангуй бол зогсоож чадсан байна. Энийг зогсоосны хүчинд бол 38 тэрбум төгрөгийг хэмж чадсан байна. Эрдэнэт үйлдвэр өнгөрсөн 13 онд 1 жил 38 тэрбум төгрөгийн шахааг бол зогсоож чадлаа гэсэн. Би ганцхан жишээ хэлэхэд Белаз гэж том машины нэг ширхэг дугуй $50,000 авдаг байсныг одоо $28,000 авдаг болсон байна. Бүхэл бүтэн $22,000 гэдэг чинь 30 гаруй сая төгрөгийг нэг дугуйн дээр бол шахдаг байсан юм байна. Тэгэхээр энийг бол бас өөрчилж чадсан байна. За түмэн жишээ хэлж болно. Тэнд одоо сэтгүүлчд очсон учраас тэдний ярих байх. Хоёр дахь нь бол хэрэгтэй хэрэггүй маад агуулгатай ихээхэн хэмжээний агуулгын үлдэгдэлтэй байдаг 130 гаруй тэрбум төгрөгийн агуулгын үлдэгдэлтэй байсан айл тэрнийг бол багасгасан нэг 30 орчим тэрбум төгрөгөөр багасгаж чадсан байна. За гурав дахь нь бол бас дотоодоос авчиж болохыг гадаадаас авдаг байсныг шинэ удирдлага нь бол зогсоосон. Одоо жишээлх юм бол засвар механикийн завууд гэж тэдний завуудыг хийж чаддаг бүх юмыг бол гаднаас авахгүй гэдгээ зарласан байна. Ингэснээр бол Эрдэнэт үйлдвэр маань засгийн газрын тавьж байгаа гол зорилт болохоо дотооддоо хийж болдог юмыг дотоодоос авъя гэдэг энэ бодлогыг бол бас амжилттай хэрэгжүүлж эхэлсэн байна. За 3 аймаг бол битүү захтай болсон. Гэхдээ Баян Улгийнх бол ашиглалтанд өгөөгүй байгаа. Баян Улгийнх бол 3 сарын 10 дараа өгнө. Бус нөгөө хоёр нь бол ашиглалтанд орчлоо. За энийг жижиг юм байгаа. Тэгтээ бас та бүхнийг анхаарал хандуулах хэрэгтэй. Нэгдүгээр эмнэлэг бас 2 жил ярьсан юм аа. Тэгээд хавдрыг эрт оншилдог тийм багаж тоног төхөөрөмжтэй болсон байгаа. Хавдрыг эрт оншилдог. Тэгтээ энэний арга нь бол цөмийн арга юм байгаа. За энэнийг бол бид нэр өнгөрсөн 7 хоногт бол ашиглалтанд оруулсан байгаа. За оюун сайд маань 11 төв дээр ажилласан байгаа. Тендер маань ямар хөө явцтай байгаа талаар манай тендерийн агентлаг бол мэдээлэл хийсэн байгаа. За ийм хэдэн зүйлийг би товчхон хэлэх гэсэн. Эх 7 хоногийн нэгд өдөр бид нөгөө 1151 төслийнхээ талаар бүтээн байгуулалтын цаг дээр мэдээлэл хийж таарах гэдэг. Тэр маань ямар хөө явж байна, яаж байна, цааш нь яаж шийдэх гэж нэгдүгээр нэгд өдөр танаас цагийг 12 болгоцсон байгаа. Тийм ээ. Тэгэхээр нэгд өдрийн 12 цагаас
бид нар тэр нөгөө хөгжлийн банкныхантайгаа ирээд хамт суугаад тэрнээрээ нэлээд дэлгэрэнгүй танилцуулга хийчихье. За 3 дахь өдөр сайдад өгсөн үү? За 3 дахь өдөр бас нэг сайд. За ийм л зүйл байна. За тэгээд та бүхнийг зочдтөр яваад ирэх орондоос валютын ханш маншгад асуудал үүссэн. Тэгэхээр би Монгол банкны ерөнхийлөгчийг бас хамт байлцаач гэж ингэж хүссэн байгаа. За баярлалаа. Сүүлийн 3 жилиг бол та нар мэдчихэж байгаа бах. Монголын эдийн засаг бол гадаад худалдаа тогтмол алдагдaltaй байсан. Сардаа нэг 100-аас 200 сая долларын алдагдaltaй явдаг байсан Монгол улсын гадаад худалдаа. Сүүлийн 3 жилд 30 хэдэн сар гэсэн үг шүү дээ. За сүүлийн 5 жил бол ер нь гадаад худалдаа маань жилийнхээ түнгээр дандаа алдагдaltaй явж байсан. Энийг нөхдөг юм маань гадаадын өргөн оруулалт байсан. За энэ маань үргэлжилсээр байгаа сая 12 13 онд бол манай худалдааны гол одоо бүтээгдэхүүнүүд үн бол ялангуяа нүүрснэр бол нэлээд сул байсан. Тэр энэ өөрөө Монголын эдийн засагт одоо тохиолдсон үндсэн одоо гадаад нөхцөл байдлын нөлөөллүүд нь зүгээр дотоод нөхцөл байдлаас бид нар шалтгаалсан юм олон байсан. Та бүгд мэдж байгаа энэ тооломжуудаа бид нар ярьцгаасан. Одоо зүгээр томлоод хэлэх юм бол зүгээр гадаадын өргөн оруулалтаа боомлсон, экспортоо сайн дэмжээгүй гэсэн нэг үндэсний хэдэн шалтгаанууд. За алтыг бол бид нар бүр бараг жилийн 3 тонн хүртэл бууруулсан байсан олборлолтоо. Алт тушаалтаа 20 тонн хүрчээсэн бүтээгдэхүүнийг миллиардаас нэг 150 сая доллар хүртэл нь буулгасан гэсэн үг шүү дээ. Орлого нь бол. Гэхдээ надлан энэ процесс бол үргэлжилж байсан. Энэ жил ч гэсэн ерөнхийдөө нүүрсний үн дээр бол бидний харж байгаа бол оны 2 дугаар хагасаас бол арай жоохон эрэг дүр зураг харагдаж магадгүй. Гэхдээ энэ сул байдал нь тэр чигээр үргэлжилсээр байж байна. Гадаад өрөнгө оруулалтын хувьд бол анх удаа харин одоо 13 оны 1-р сартаа харьцуулахад бол эрэг тоонууд харагдаж эхэлж байна. Энэ оны 1-р сарын тоог ирж байна. За өнөөдрийг хүртэл 2-р сарын төгсгөл хүртэл бол ерөнхийдөө гадаадын өрөнгө оруулалт маань болохоор надлан өдий чинь 214 сая долларын өрөнгө оруулалт орсон байдаг бол одоо 280 сая долларын гадаад өрөнгө оруулалт орсон байх жишээтэй. Эрэг тоо харагдаж эхэлж байна л дээ. Экспортын дээр ч гэсэн, худалдаан дээр ч гэсэн сая энэ ханш бол нэг доллартай харьцах ханш маань 19%-аар 7 он дуусгаад за яг эдийн засгтны бүтэн валютынхаа сагсаараа нөлөөлөл нь 15%-аар өөрчлөгдсөн. Энэний үр дүнд бол манай импорт бол нэлээд татагдсан. Бүх төрлийн импортууд. За экспортууд маань ч гэсэн харин жоохон нэмэгдлээ. Нүүрсийгс тооцвол. Зис бол сая эрдэнэ үйлдвэрийг ярьж байна. Үнэхээр экспорт нь бол эрс нэмэгдсэн байгаа. За тэгээд алтных ч нэмэгдчихлээ. Бусад бүтээгдэхүүнүүд нэмэгдсэн. Сая 14 оны 1-р сарын худалдааны тэнцэл гэж үзэх юм бол сүүлийн 30 сард үзэгдэг анх удаага бид нар бараг ер нь тэнцвэртэй худалдаа хийж үзлээ. Нэг өснө Монгол улсын зардаг бараа нь одоо импортлдог бараа хоёр маань ерөнхийдөө тэнцвэртэй болж эхэллээ анх удаага. Тэгэхээр бид нар зүгээр энэ сая оны төгсгөлд байсан 1700 гэдэг ханш. За энэ ханшин дээр байж байгаа ерөнхий гадаад худалдаа Монголын эдийн засаг маань ер нь нэлээд тэнцвэржиж эхэлж байгаа юм байна. Энэ татагдчихад байгаа валютын ор хурсгал дээр энэ маань ерөнхийдөө тэнцвэрчгээд байгаа тийм аншин байна гэж үзэж байгаа Монгол банкны зүгээс. Тэгээд одоо энэ оны эхний 2 сарынхаа дүнгээ харах юм бол ор хурсгал маань валютын арай жоохон нодлон жилтэйгээ харьцуулахад бол нэмэгдсэн. Гарах хурсгал маань нодлон жилтэйгээ харьцуулахад бол арай багассан харагдаж байна л дээ. Тэр дүр зургийн хувьд бол бид нар нэлээд тэнцвэртэй төвшөндөө ирсэн байна гэсэн ийм одоо худалдааны тэнцлээ хараад төлбөрийн тэнцлээ харсан ч гэсэн ер нь энэ валютын орох гарах хурсгал за цаашдаа энэ маань харин одоо бид бүгдээрээ мэдж байгаа 1-2 дугаар сар гэдэг бол эдийн засгийн хувьд бол дөнгөж одоо оны эхлэлийн сарууд байдаг. Дараагийн 3-4 сар бол манай гол импортын сарууд байдаг. Тэгэд оны 2 дугаар хагасаас эхлээд манай гол экспортын орлогууд ордог сарууд байдаг. Ийм улирлын чанартай Монголын эдийн засаг. Тэгэхээр энэ улирлын чанартай энэ хэлбэлцлүүдийг зохицуулахад бол Монгол банк бол оролцож явсан, оролцдгороо оролцсон. Тэгэхээр энэ сүүлийн нэг одоо 2 сар үргэлжилж байгаа энэ ханшин дээр ч гэсэн бид нар одоо бага хэмжээгээр оролцож ирсэн бол одоо гол энэ саруудтай ханшаа доктортой байх. За энэ худалдаа тэнцвэртэй болж эхэлж байгаа энэ ханшийг бол хамгаалах. За явандаа мэдээж одоо нүүрсний экспорт сайжраад, манай экспорт сайжраад, импорт нь багасаад энэ ханшин дээр худалдаа маань ашигтай болоод эхлүүл мэдээж ханш чангардаг тал руугаа ирэх байх. Сая зөвхөн алтан дээр л ихэд бид нэр та бүгд зарим нэгэн мэдээллүүдийг сонсож байгаа бох, манайхнаас гаргасан мэдээллүүд байгаа. 2 жилийн өмнө яг өдөрт бол Монгол банкнд 200 кг алтал тушаагддаг байсан. Жилийн өмнөхөд 500 кг. Одоогийн байдлаар бол тонн 300 кг тушаагдчихад байж байна.
Тэгэхээр алтан дээр бол бодитойгоор биднэрт бол яг өсөлт бол харагдаж байна. Энэ маань одоо бидний харж байгаагаар бол нүүрсний уналт буюу нүүрснээс алдчихж байгаа тэр нодлонтойгоо харьцуулсан тоонууд бол бараг нөхчгөр тоонууд юм шиг. Тэгэхээр худалдаа бол ерөнхийдөө нэг ойрын эхний мэдээж хэдэн сард бол дандаа минустай явдаг нь бол ойлгомжтой. Нэг импортын сарууд учраас оныхоо дүндээ бол бид нар жилдээ бараг нэг 2 тэрбум долларын алдагдaltaй байдаг худалдааг бол энэ жил бол ер нь бараг тэнцвэржүүлэх тал руу нэлийн төхөөлөх болов гэж харж байна. Тэгэхээр энэ жилийнхаа зургийг харахад бол нэлээд тийм одоо тэнцвэртэй гэсэн ийм тоог бол харж байна. Тэгэхээр энэ ханшин дээр бол бид нар тэнцвэртэй гэж харж байна. А яваандаа мэдээж гадаад нөхцөл байдал сайжрах юм бол энээсээ мэдээж ханш маань чангарах болно. А энэ бол зах зээлийнхаа өөрийнхөө юугаараа бол зохицуулагдаж явдаг. А зөвхөн Монгол банкны зүгээс бодлогын хувьд төгрөг тал дээр барьж байгаа бодлогын хувьд бол бид нар 2-7 хоногийн өмнө та нарт бол бодлогын зөвлөлийн мэдээллийг бол өгсөн. Төгрөгийнхаа өвгөө бид нар тогтвортой одоо байгаа төвшин дээр нь хадгалах зүйтэй байна. Бүтэн жилийнхаа зургийг бид нар харж байгаа. Бидний бодлогын өв бол нэг 6 сарын дараа яг эдийн засгт бодит нөлөөлөл өгч идэг учраас урагшаа харсан тийм үзүүлэлт байдаг. А анхны хувьд бол бид нар тогтвортой байх нэ гэсэн ийм хүлээлттэй байж байгаа. Юуны хувьд бол бид нар ингэж л харж байна л да. Үн тогтворжуулах хөтөлбөр эхнээсний ярьж. Энэ жил бол мэдээж 3 жилийн хөтөлбөр байсан. Засгийн газрын хамтарч хийж байгаа хөтөлбөрүүд маань эхний жилийнх нь бол ер нь бид нэр үр дүндээ хүрсэн гэж харж байгаа. Ялангуяа одоо бидний яг зориод исэн гол зорилтод барааныхаа төвшөнд бол бид нар үнүүдэд тогтвортой барьсан. Та бүгд мэдж байгаа 13 онтой харьцуулахад 14 оны инфляц маань 2% буурсан байгаа. За мэдээж эрчим хүч боловсролын үн боогоо нэмэгдээг байсан бол бараг 9% инфляц маань орж ирэх байсан. Ийм статистик тоонууд бол гарсан байгаа. Тэр эндээс үзэхэд бол ерөнхийдөө хөтөлбөрийн маань бодлого зорилго маань нийцтэй явсан юм байна. За ялангуяа одоо ингээд гол өргөн хэрэглээний бараануудын үн тогтвортой байгаад байх юм бол энэ эдийн засгт бол эргээр нөлөөлдөг. Тэгэхээр ханшийн хувьд бол эргээд дахиад нөгөө дараагийн таны асуусан асуултан дээр бол бидний хувьд бол яг төргөөр илэрхийлэгдэж байгаа бараа үйлчилгээний үн ер нь ямархуу хөдөлж ийн гэдэг л бидний гол зорилго байдаг. Энэ дотроо дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн ямар байна? За мэдээж импортоор авч хэрэглэдэг бидний маш их бүтээгдэхүүн байсан. Одоо ч тэр нь нэлээд их олон жил бид нар энэ дээр голцоо энэ дээр Монголын эдийн засаг бол тэгж явж ирсэн. Иргэд маань өрх гэрүүд маань голцоодын импортын орцтой бүтээгдэхүүн хэрэглэдэг. Тэр энэ маань бол ерөнхийдөө сая би түрүү хэллээ. Худалдааны тэнцэл дээр харагдж байгаа нэг 10%-аар 15% бол буурсан байгаа. Тэгэхээр энэ нөлөөллүүд бол явандаа бол багасаад явах болов. Тэгэхээр төгрөгийн хувьд бол төгрөгийн тогтвортой байдал гэдэг дээр бид нар төгрөгөөр илэрхийлэгдэж байгаа бараа үйлчилгээний үнийн тогтвортой байдал гэж хардаг. Тэрнээс ханшийн тогтвортой байдал гэж хардаг. Ханш гэдэг маань та бүгд мэдчихэж байгаа. Маш олон зүйлээр шалтгаалдаг. Нийт эдийн засгийн үндсэн гадаад дотоод нөхцөл байдлаар шалтгаалдаг. Экспорт, зээл одоо энэ бүх зүйлээр шалтгаалдаг учраас гадаад хөрөнгө оруулалт энэ маань өөрийнхөө зах зээлийн жамаараа зохицуулалтаа явдаг. Гэхдээ гол илэрхийлэл нь түрүү миний хэлээд байгаа худалдааны тэнцэл, за эндээсээ гараад төлбөрийн тэнцэл ингээд нийт орж байгаа гарч байгаа урсгал маань баланс байх юм бол мэдээж Монгол улсын ханш доктор төгрөгийн ханш маань доллартай харьцах ханш маань юм уу одоо өөр гадаад валюттай харьцах ханш маань бол тогтвортой байдаг. Энэ үнцгээс бол энэ жилдээ бол бид нар ханшийг бол тогтвортой байлгана гэж бодож байна. Нөөцийн хувьд бол та бүгд мэдж байгаа энэ мэдээ бол аль биесээр мэдээлэгддэг. Манай нийт нөөцийн хэмжээ 2.2 тэрбум доллар. За энэс гадна бид нарт бас энэ ханшийг тогтворжуулах боломжууд бол байдаг. Тэгэхээр ханшин дээр бол бид нар нэг тийм огцон хөдөлгөөн бол харна гэж ерөөсөө бодохгүй байна. Хамгийн гол нь энэ ондоо хэр үнэхээр худалдааны тэнцэл төлбөрийн тэнцэл маань хэрэг явна гэсэн төсөөлтөй бол эхний хагас жил дээр ирэх тэр ачааллыг бол даагаад гарах бидэнд бүрэн бололцоо байгаа гэж бид нар үзэж байгаа. Тэгэхээр ханшин дээр бол бидний зүгээс одоогийн энэ байгаа ханшиг бол тэнцвэртэй ханшиг гэж үзээд мэдээж энэ ханшин дээр оролцол явна. Энэ оролцож байгаа хэмжээний талаар бол одоо 7 хоногт 2-3 удаа бид нар та нарт шууд мэдээлж байгаа баг. Манай вебсайт дээр шууд тавигддаг. Энэ мэдээлэл маань ил тод нээлттэй байгаа. Тэгэхээр энэ мэдээллийг бол та бүгд тухайн үед нь бол аваа явж байгаа. Тэгэхээр Монгол банкны оролцооны тухайд бол хангалттай мэдээлэл зах зээл дээр бид нар тогтмол яг цаг тухайд нийлүүлж явдаг. Өнөөдөр аукцион болсон байгаа. Өнөөдрийн мэдээллүүд ч гэсэн өнөөдөр Монгол банк хичнээн валют зарав гэдэг тухай мэдээллүүд та бүгдэд одоо манай вебсайт дээр тавигдсан байна. За би нэмэт нэгэдэм хэлж энэ валютын ханш маш гэдэг ингээ ярихаар зөвхөн ганцхан Монгол банк ч юм уу ингээд бүх юм хийждэг ч юм биш л дээ. Тэгэхээр би энэ манай аж ахуй нэгж иргэд рүү хандаж бас хэлэх гэж байгаа юм. Ер нь бол нэг хэрэгтэй хэрэггүй юм гаднаас аваад байх ийм шаардлагагүй л гэсэн үг. Одоо өчигдөр бидний Эрдэнэтэд ажиллаж байгаа явдал бол манай гадаадаас нэлээд хэмжээний бараа бүтээгдэхүүн авдаг тэр үйлдвэр дээр очиж
та нар гаднаас авдаг юм багасгах талаар юу хийж байгаа яах вэ гэдэг дээр бол ярилцсан. Дээр нь бол өчигдөр Эрдэнэтэд ажиллаж байхад бол тэнд бол нэг 18 сая доллараар эхэлсэн одоо нэмээд 20 сая доллар хийчихвэл босох гэж байгаа. Монголд одоо байхгүй тийм бүсийн томоохон тийм онцлогоо эмчилгээний төв босох гэж байгаа. Японы тоног төхөөрөмжтэй. Тэгэхээр Эрдэнэтэй үйлдвэрээ удирдлагатай яриа за та нар наадахыгаа 11 сар ихт ашиглалтанд өгмөр байна гэсэн. Жишээлх юм бол тийм хэмжээний онцлогоо эмчилгээний төв Монголд бий болчих юм бол бид нар манай иргэдийн гадагшаа гаргаж байгаа жилдээ гаргаж байгаа 150-аас 200 сая долларыг Монголд үлдээх боломж байгаа. Тэгэхээр Эрдэнэтэд очихоор зөвхөн үйлдвэрийн тухай биш тэнд баригдах гэж байгаа эмнэлэг хэрвээ босчихсон байгаа тохиолдолд манай иргэд гадагшаа явах шаардлагагүй дотооддоо онцлогоо эмчилгээ хийх боломж өгдөг учраас тэр гарч байгаа 100-200 сая доллар бол бас Монголд үлдэх боломжтой. Тэгэхээр би аж ахуйн гэж иргэдэд юу гэж хэлэх гэж байна вэ гэхээр шаардлагагүй. За одоо гарцаагүй шаардлагатай тоног төхөөрөмж ганц хоёр юм бол одоо авдаг л байх. Хоёрын хооронд нэг чихэр үзэмхэн жижиг сажиг юм бол бас гадаадаас аваад шаардлага бол байхгүй маа шүү дээ. Тэгэхээр өнгөрсөн жил бол Монгол банктайгаа хамтраад үн тогтворжуулах бодлогыг явуулсан. Энэ жил бидний гол бодлого бол импортыг орлох буюу дотооддоо хийж болж байгаа юм дотоодоос аваа. Эрдэнэтэд дотооддоо хийгээд байгаа юм хүртэл дотоодоос авдаггүй байсан. Гаднаас илүүнээр авдаг байсан л зогсож шít. Тэгэхээр дотооддоо хийгээд байгаа дотоодоос ав. Хийж байгаа юм та нар маань аль болохоор гадагшаа гаргаж зарахт чинь засаг бид бол дэмжлэг үзүүлээ гэсэн. Ийм бодлого энэ жил хэрэгжиж байгаа. Тэр орон сууцны үнийг бид үзчихдэг. Энэ дээр орон сууцн дээр бол бид нар том бодлогын чанартай өөрчлөлт хийсэн. Монгол банкны зүгээс нэг идэвхтэй оролцоод дэмжсэн. Учир нь болохоор орон сууц гэдэг бол манай дундаж давхархын буюу ер нь ажилдаа орлоготой иргэдийн маань үндсэн хуримтлал хийдэг гол одоо механизм нь өөр орон сууцаар дамжиж, орон сууцаар баталгаажсан үн цаасаараа дамжиж хуримтлуулдаг юм учиртай. Тэгээ энэ дээр бол нэдлэн жил бол бид нар гол анхаарлаа тавьж ажилласан. Энийг бол цаашдаа өргөжлүүлнэ. Тодорхой хэмжээний үнийн өсөлт байсныг бол бид нар эрэлт бол хангалттай их байсан, нийлүүлэлт бол их бага байсан гэж үзэж байгаа. Нийлүүлэлтэн дээр ч нэдлэн бид нар бол бараг нэг 6-700 тэрбум төгрөг гаргасан. Энэ маань энийгээ бол бид нар үргэлжлүүлээд явна. Тэр энэ маань өөрөө манай яг Монголын эдийн засаг дотор дотоодын үйлдвэрлэл, ажлын байр, за тэр ажиллаж байгаа боловсон хүчин энэ дундад давхаргынхаа хуримтлал хийх тэр боломжийг дэмждэг тэр бодлого учраас бид нар бол орон сууцныхын бодлогыг үргэлжлүүлээд явна. Харин сайжруулах юм өшөө дээрээс нь илүү оновчтой болгох яаж ажлын байрыг дэмждэг энэ бодлогоо өөрөө орон сууцны тэр хуримтлалаараа дамжуулж явуулах уу гэдэг бодлого төр бол засгийн газартайгаа бид нар ярьж байгаа, хэлцэж байгаа юмнууд бол нэлээд их байна. Ойрын үед бол та нарт энэ дээр бол нэлээд мэдээлэлүүд бол ирнэ байх. Энд засгийн газрын зүгээс ч гэсэн хийх дөрвтэй алхмууд байгаа. Бидний зүгээс ч гэсэн одоо энэ бодлогодоо бол цаашдаа тууштай үргэлжлүүлээд явна. Энэ бол бидний хамгийн зөв байгаан онсон ийм бодлого байсан. Орон сууцны тооч нэмэгдсэн. Цаашдаа ч гэсэн энэ маань нэмэгдэж явна. Нэг зүйлийг бол энэ товчхон хэлцгийм санагддаг. Нэдлэн 6 сар 7 сард эхэлсэн энэ хөтөлбөр маань одоо ер нь эхлээд дөнгөд 7-8 сараар явж гин шүү дээ. Энэ маань 10 хэдэн жил явах гэж байгаа хөтөлбөр шүү дээ. Тэгэхээр энэ маань дүгнж хэлэхэд бол хэцүү. Мэдээж гол одоо эхлэл бол энэ 14 онд нэг барилгын сезон маань 18 сар байдаг бол үр дүнгууд нь бол бид нар яг үнийн өсөлт нийлүүл тал дээр хэрхэн баланслж гин гэдэг маань бол за нэг 12-аас 18 сарын дараа л харагдчих эхэлнэ л дээ. Яг бодиттой. Энэ маань урт хугацааны бодлого, энэ маань одоо Монголын эдийн засаг дотор одоо дундад давхаргыг гол дэмждэг үндсэн бодлого маань өөрөө энэ дундад давхаргыг хуримтлал хийхийг дэмжиж байгаа бодлого шүү дээ. За баярлалаа. Ерөнхий сайдаас дахиад нэг асуулт асууч. Тэгэхээр энэ цахилгааны үнийг 10-аас 15 Монголын банкны систем бол ер нь урд өмнө байсантайгаа харьцуулбал нэдлэн жил бол зээл маань хангалттай бас өсөлттэй байсан. Эдийн засгч өөрөө 11.7 бараг 12% өсөлттэй байхад бол ер нь зээл иргэн төлөлт бол гайгүй байдаг. Зүгээр ханшийн хөдөлгөөнөөс бий болж байгаа доллараар зээл авсан компаниудын бол хүндрэл үүсэх нь бол ойлгомжтой. Гэхдээ энийг зохицуулдаг ажлыг бол манай банкуд бол хийгээ сурцсан. Энийг урд нь ч гэсэн хийж ийсэн. Та бүгд мэдж байгаа ханш бол анх удаа хөдөлж байгаа зүйл биш. Дээшээ явахт нь хөдөлдөг, доошоо явахт нь чангарахт нь ч гэсэн нөгөө төгрөгийн зээлтэнүүд нь хүнд байдалд ордог. Тэр энэ маань өөрөө зүгээр л бизнесийн зохицуулалтаараа зохицуулагдаад явдаг зүйл. Энийг бол банкуд маань аж ахуйн нэгжүүд маань тодорхой хэмжээнд зохицуулаад сурцсан зүйл. Мэдээж хүндрэл гарах нь бол ойлгомжтой. Тэр хүндрэлийг бол эдгээр өөрсдөө зохицуулаад явна. Том дүнгээрээ нийт банкны систем дотор муу зээлийн хэмжээ бол энэс уулзных
огцсон бол өсөд байхгүй бах. Системийн хувьд бол одоо хүндрэл гарах төвшөнд зүгээр бидний хувьд харж байгаагаар хөтөлбөрийн зээлүүдийг бид нар маш сайн хянж явж идэг. Хөтөлбөрийн зээлүүдийн хувьд бол тэнд бол нэг аж ахуйн нэгжийн эрсдлээс илүү бид нар банкныхаа эрсдлийг харж явж идэг. Хөтөлбөрийн зээл дээр бол аливаа нэгэн тийм гацсан, ойшилсан мэдээж хойшлуулъя гэдэг хүсэлтэй хүмүүс нэг хоёр бий л дээ. Гэхдээ угаасаа анханасаа журам гэрээнүүд нь тэгж хийгдсэн учраас хойшлтдаггүй. Тэр хөтөлбөрийн зээлүүд нь шууд бүгд цагтаа төлөгдөж яваад байдаг ийм зээлүүд байгаа. Мэдээ тайлангаа бид нар тогтмол эдийн засгийн одоо юу гэдэг улсын хурлдаа тайлагнаж явдаг. Тэр мөнгөний бодлогыг хэлцэх үед бол нэлээд дэлгэрэнгүй тайлагнасан та бүгд харсан баг. Одоо нэг жилийн дараа гэхэд энэ тоонуудаа бид нар бас эдийн засгийн байнгын орооны хурлдаа улирлуулган тайлгнаж явж байгаа. Энэ тоонууд маань тийш уулга очиж байгаа. Хэвлэл мэдээллийн ч гэсэн энэ дээр хүсвэл бид нар дэлгэрэнгүй тайлангуудыг өгч болно. Нийт зээлийн одоо хэдэн хувийн төлөгдсөн байгаа. Хэдэн одоо яг хугацаанд төлөгдөх ёстой байсан гэдэг. Ерөнхий тоонууд маань бол нэлээд хөтөлбөрийн зээлүүдийн хувьд бол тэнцээ төлөгдөхгүй байх, гацах, хойшлох гэсэн тийм ойлголт бол угаасаа байхгүй. Шатхууны компаниудын хувьд бол ханшаас болоод эрсдэл авж байгаа нь болохоор тэр жижиглэнгээс бусад салбар дээр авж байгаа эрсдлүүд байгаа тэдний хувьд бол жижиглэнгийн худалдаан дээр бол ханшийн эрсдлийг бол аж ахуйн нэгжүүдээр бид нар өөрүүлээгүй. Тийм ч учраас энэ шатхууны үн маань цэвэр гадаад зах зээлийн нөлөөнөөс бусад нөхцлөөр бол ер нь хөдлөх тийм үндэслэл бол байхгүй. Үүнийг бол бид нар хадуу тохирцсон зүйл. Тэгэхээр аж ахуйн нэгжүүдийн хувьд бол жижиглэнгийн худалдаан дээр ханшаас болоод ирж байгаа ачаал гэж бол байхгүй. За мэдээж бусад одоо юу гэдэг жижиглэнгийн худалдаанаас гадуур бизнесийн зорилтоор зарж байгаа тэр шатхууны хувьд бол мэдээж тэднэр дээр бол ханшаас болоод нөлөөлөл ирж байгаа нь бол ойлгомжтой. Тэр ачааллыг бол аж ахуйн нэгжүүд маань зохицуулаад гарна гэдэг бол эргэлзэхгүй байна. Мэдээж энэний үр дүнд бол нийт шатхууны импорт бол 15-6% буурсан байгаа. Адилтайгаа харьцуулахад. Тэгэхээр ер нь шатхуун дээр ч гэсэн арай нэг жоохон тийм зөв эрэг хэрэглээл угаас шилжиж гэн гэдэг нь бол харагдаж байгаа. За нөгөө талд мэдээж уул уурхайн салбар маань нэлээд сул, нүүрсний салбар маань нэлээд сул байгаас болоод нөгөө шатхууны эрэлтэн ч гэсэн буурсан байна. Тэгэхээр аж ахуйн нэгжүүдийн яг шатхууны компаниудын балансыг оны төгсгөлөөр харуулбал өөр харагдаж байгаа бах. Зүгээр одоо эргээд тэр бид нартай хийсэн ханшийн своп хилцлүүд нь хугацаанд дуусахад бол балансууд нь бол ямар ч байсан ханшийн эрсдлийг бол тэр компаниуд дээр жижиглэнгийн борлуулалтын шатхуун дээр нь бол өөрүүлээгүй гэдгийг бол та бүгд мэдчихэж байгаа. Энэ дээр бол энэ бодлогоо бид нар зөв явсан бодлого гэж үздэг, цаашдаа ч гэсэн үргэлжлүүлэх ёстой бодлого юм байна. Ер нь урт хугацаанд Монголын эдийн засаг дотор бол шатхуун жижиглэнгийн хэрэглээ бол тогтвортой байх нь бол аль талдаа бизнес эрхлэгч талдаа ч гэсэн хэрэглэгч талдаа ч гэсэн ер нь зөв тийм дохой юм байна. Гадаад зах зээл дээр байгаа тэр олон өөрчлөлтүүдийг бид нар жижиглэнгийнхаа үнэлээд гэж огцом шингээх нь бол ер нь эдийн засаг тодорхойгүй байдал үүсгэдэг, инфляцийг өдөөдөг их ер нь тийм зүйл учраас эндээс бол аль болох татгалзах зүйтэй гэсэн учраас бид нар нодлон дээр хөтөлбөрөөр хэрэгжүүлж эхэлсэн. Тэгэхээр энэ жил бол бид нар үр дүнгийн бол дүгнж үзээд улирлуулгын дүгндэг тэрийг. Тэгээ ер нь бол энэ маань зөвтэй явж чинь цаашдаа ч гэсэн үргэлжлүүлэх зүйтэй байна. Харин дотор нь орж жоохон сайжруулах зүйлүүд бол нэлээд хэд байна. Одоо 3 жилийн хөтөлбөр дөнгөж эхний жилээр бид нар харж байна. Дараагийн жил сайжруулах зүйлүүдийг бид нар засгийн газартаа бол нэлээд дэлгэрэнгүй яриад тохирсон зүйлүүд байна. Би нэмж нэг юм хэлье. Нодон жил ч гэсэн ер нь дэлхийн эдийн засгийн байдал манай урд хөршийн эдийн засаг бол сайнгүй байсан шүү дээ. Хэдийгээр дэлхийн эдийн засаг урд хөршийн эдийн засаг сайнгүй байсан ч гэсэн бид нар бол Монгол банктайгаа хамтраад бас нэлээд зоримог бодлогууд хэрэгжүүлсний үр дүнд дотооддоо бол юмнуудаа бол хөдөлгөж чадсан. Эдийн засгийн өсөлт 11.7% гаргаж чадсан. Одоо энэ оны эхэн дээр үзэхээр дэлхийн эдийн засгийн байдал тэр дотроо бас манай хамгийн гол экспорт гаргадаг улс хятад улсын эдийн засгийн байдал ямар байна вэ гэхээр мөн л адилхан сайнгүй байгаа. Мэдэн жилийн шиг л байгаа. Тэгэхдээ бид нар дэлхийн эдийн засаг хятад улсын эдийн засаг муу байна гэж заагаа суудаггүй. Бид нар бол дотооддоо бол авах тэр арга хэмжээгээ бол авж байгаа. Энийг бас ялгаж хэлэхгүй бол бүх юм сайхан байгаа гэж хэлэхгүй. Хэдийгээр гадаад нөхцөл байдал тааруу тэр дотроо муу байгаа боловч нодон жилийн шиг байгаа боловч Монгол банк засгийн газар хамтраад бас дотоодынхаа үйлдвэрлэл, дотоодынхаа бизнесийг дэмжих тэр бодлогыг бол одоо энэ жил бол арай шинэ нөхцөл байдлаар өнгөрсөн жил бол үн докторжуулах гэдэг хэлбэрээр энэ жил бол импортын орлогыг дэмжиж, экспортод гаргаж байгаа юм дэмжиж гэдэг энэ чиглэлээр бид нэр хөтөлбөрөөр арай өөрчлөөд ажиллаж байгаа.